За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ амжилт 28 сургуулийн зохиц системийн админы эрхийн талаар дэлгэрэнгүй зааврыг хүргэж байна. За эхлээд юуны өмнө бид админы эрхээр нэвтрэн орсон байна. За энэ чанаас удирдах хэсэг рүү дарж орлоо. За тохирхоо гэсэн хэсэг рүү дарж ороод улирал гэсэн хэсэгтэр сургуулийн улирлыг энэ чанаас үүсгэж боломжтой байх нэ админы эрхтэй хүмүүс маань. За улирал нэмэх гэдэг дээр дараад за улирлын дугаараа оруулж өгөөд улирлын нэрээ оруулж өгөөд за улирал хэдэн сарын хэднээс эхэлт юм бэ гэдгийг нь оруулж өгье. За 3 сарын 1-ээс шилбэл 4 сарын 1-ний хүртэл 2 дугаар улирал маань үргэлжилдэг байлаа гэж бодъё. За ингээд бүх сургуулийнхаа хэмжээнд ангийг оруулаад өгчин. За хадгалагд товч дарснаар улирал маань үүсчих нь байна нэ. За үүссэн улирлаа хэрвээ ямар нэгэн буруу зөрүү бичсэн байлаа гэж бодоход засах товчийг дараад за улирлын нэрэн дээр алдаа гарсан юм уу? Эсвэл улирлын дугаар дээр алдаа гарсан юм уу? За эсвэл эхлэх он сар өдөр, дуусах он сар өдөр буруу оруулсан байж болно тийм ээ. За тэрийгэ засчих боломжтой гэсэн. За хэрвээ устгахыг хүсэх юм бол устгах товчон дээр дараад улирлаа устгачих нь байна нэ.